За баярлалаа. За орж иж байгаа хуулийг дэмжиж байгаа. За одоо яг тэр бие хамгаалах зорилгоор одоо чон алсан тохиолдлыг манай Баян-Илгийн аймагт л болсон л да. Баян-Илгийн аймгийн Ногоонор сумын улаан хад тэр болсон явдал. Нэг эмэгтэй одоо нөхрөө хамгаалаад гуулуу зар зохиж алсан тохиолдол шүү дээ. Тийм учраас яг энэ хуулийн зохицуулалт бол шаардлагатай. Гэхдээ энийгээ дагаад нөгөө чоноос хавтгаагаар нь устгаад авах тохиолдол руу явчихъя. Одоо сая таны ярьсан жишээлбэл урагшаа гарч байгаа чоны ханш тодорхой хэмжээнд өссөнтэй холбоотой чоны тоотлогоос тодорхой хэмжээнд цөөрсөлдөө. Гэхдээ бид нар одоо нэг хүн чонд бариулцсны дараа амаа бариад суух биш. Одоо би энэ чоныг алчвал торгуулж штэ гэж бодоод нөгөө нь алахгүй байж байгаад өөрөө алуулчих вэ. Тийм учраас энэ орж ирж байгаа нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Тэгээ байгаль орчны яамнаас ер нь нэг зохицуулах ёстой зарим зохицуултууд бас байгаад байгаа юм. Жишээлбэл Монгол Улсын хэмжээнд энэ тург гогоо буюу одоо харгалуу бас зохистой төвшөнд одоо устгал явуулах хэмжээнд одоо хүртэл шаардлагатай болцсон байгаа. За зарим нэг аймаг орон нутгаас тарвгыг нүүлгэн шилжүүлэх байдгийм уу бусад одоо тарвгүй газар руугаа нүүлгэн шилжүүлэх харилцаа энэ төр сүүлүүд бас гайгүй яваад байх шиг байгаа. За манай Баян-Илгийн аймгийн хувьд бол тарвганы тоо хэмжээ тэр хамарсан нутаг дэвсгэрийн хэмжээ дээрэс нь одоо янгир ямаа бол маш их өртсөн шүү дээ. За аргалын хувьд ч гэсэн 3 жилийн өмнө болсон зууданд Баян-Илгийн аймгийн Булган суманд одоо сүргээрээ зууданд аргал жишээлбэл өргөдсөн. За энийг мэдээж яриг одоо хамгаалах өвс тэжээлэр одоо яах байдгийг энэ чинь нэг гэрээ контракт энэ төр хийгээд байдаг байсан хүмүүс манай байгаль орчны яамны хүмүүс хэлээд байгаа шиг байна. Яг энэ одоо өвс тэжээлэр хангах үүрэг энэ төрийн тухайн орон нутаг хариуцаад байдаг юм уу? За орон нутаг хариуцах юм бол мөнгө санхүү нь хаанаас гардгийг? Гэх зэрэг ингээд зохистой төвшөнд аваачих харилцаанууд байгаад байгаа юм. За яг саяны энэ чонны хувьд бол яг тэ одоо тэгээд ер нь өмнө одоо нүүдэлч ард түмэн бас нэг хотондоо дуу гаргачих хэмжээний нэг буутааж байх хэвээр одоо Монгол үг байдаг шүү дээ. Чонтой газар малаа хэрүүл чулуутай газар гэрээ барь гэж тийм ээ. Тийм учраас малчтаа бас энэ хэмжээний сургалтуудаа бас л өгжөл байх хэрэгтэй. Малаа одоо устгуулсны дараа одоо ингээл фэйсбүүкээр янз бүрийн юмар ингээд зогсохоосоо илүү энэ чонтойгоо тэмцэж л амьдарч ирсэн шүү дээ. Ер нь нүүдэлч ард түмэн тэр ирвстэйгээ байдаг ч юм уу, баавгатайгаа байдаг ч юм уу. Зэрэгцэж амьдрал тэмцээл өөрсдөө хамгаалах хэмжээнд л байсан. Тийм учраас энэ зэргийн бас харилцаануудыг бас манай хөдөө аж ахуйн байнгоор одоо залуу малчтын чуулга уулзалт энэ төр бас хийдэг тийм ээ. Мал ахуй одоо өөрсдөө хамгаалах хэмжээний сургалтууд ч гэсэн ер нь байж байгаа юм шиг байна. За тийм учраас энэ тург гогоо энэ тарвганы янгирын зохистой төвшөнд байлгах төр манай яам маань ямар бодлоготой байгаа гэдгийг сонсч. За өдөөсөө тэрүүлээ. За тэгэхээр энэ Түрэмс хууль санаачлагч Амгаланбаатар гişь байсан энэ чон агнсан гэдэг үгэн дээрээ бас бид бодох хэрэгтэй бах тий агнсан гэдэг чинь тусгай одоо бэлдэж ясан. Энэ бол арай өөр хэллэгээр байх хэрэгтэй мó энийг хуулийн одоо тэр хэллэгээр нь за бусад хуулийн уялдааг хангаарай гэдэг би хэлсэн. За сая Авбакер гишүүний асуусан асуулт бол тэр байгалийн тэнцлийг хангах үүднээс энэ бүх тоо толгойг зохицуулах арга хэмжээ авах бүх юм хуулийн заалтууд нь бол байгаа. За хар галуун дээр бол нэг асуудал үүсэж байгаа. За би бол өөрөө ингээд яг энэ мэрэгжлийн хүн биш мэрэгжилтнүүдтэй уулзахаар юу гэж ярьдаг вэ гэхээр үгүй хар галууг устгахгүй. Ягаад гэхээр эн чинь байгалаараа өөрөө зохицуулдаг юм аа. Тэгээ ингээд хүчээр устгах гэдэг юм байхгүй гэхээр би юу гэж маргадаг вэ гэхээр үгүй эн чинь хитрхи их болчоод байна. Тэгээд эн чинь загсыг бүр одоо бүр үнэхээр байхгүй болгож гин тэр тухайн аймаг нутгийн иргэдээс нь надад ингээ маш их гомдол ирээд байна гэд энэ дээр бол яг нөгөө мэрэгжлийн хүмүүс мэрэгжлийн бус гэдгээр иргэн хүмүүсийн хоорондох нэг юм одоо ойлголтын зөрүү байдаг. За сүүлийн үед бол яг ямар арга бас бодож олсон бэ гэхлээр за тэр хар галууг бол буудаж устгах бол өөрөө одоо болохгүй гэсэн ийм одоо зүйл ярьж байгаа. Нэг арга байдаг тэр нь бусад оронд хит их тоо толгой нэмэгдвэл тэр өндгийг нь нэг бодисоор одоо ингээд
бүрдэг өндгүүдийн ингээд будна гэж яриа л да одоо бүрхэхээр тэр өндөг одоо хагарахгүй тэгээд тоо толгой нэмэгдэхгүй ч гэдэг юм уу нэг ийм бас олон улсын хэрэгэлдэг арга байдаг. Тэгэхээр энэ мэрэгжилтнүүдийн энэ үг ягаад бид нар бас энэ дээр зохицуулт хийхгүй бол үнэхээр энэ дээр маш том асуудал бол яриад байгаа. За тарга болон бусад одоо амтан их үрдсэн газар бид нар хувийн хвшлүүдтэй ярьж байгаа. Хувийн хвшлүүд бас хүсэл тавиад бид нар хамтраад энэ өөр газар нүүлгэн шилжүүлэхдээ одоо тодорхой хувийн хвшлүүд зардал мөнгөний өөрсдөө гаргаад ингээд зохицуулах ийм ажлыг бол санам бичгүүд байгуулад ингээд хамтраад хийгээд явж байгаа. Гол нь би Амгаланбаатар гишүүний юугийн дэмжиж байгаа гэхээр нэг иргэн хүнд ойлгомжтой л хууль байгээ, ойлгомжтой. За мэдээж одоо орон нутгийн засаг захиргаа тухайн орон нутагт нь одоо их боллоо гэхэд тэр өөрөө тэр их байна, энэ одоо сэргэжилтийг хийе гэдэг хүсэлтэй өгнө. Гэхдээ яг иргэн одоо доржих руу тэр чон дайрахгүй бол тэр засаг дарга хэлж мэдэхгүй учраас энэ зохицуулт нь байвал ойлгомжтой юм уу гэж байгаа юм. Тэгэхээр энэ хуулийн бусад хуультай уялдуулах тэр Бачаавал гишүүний хэлсэн асуудлыг хууль санаачлагч манай ажлын хэсгийнхэнтэй хамтраад сайн ажиллах хэрэгтэй гэж л гэсэн. За уран чимэг 1 номер гүйцэд хариулъя. Гишүүний асуусан нөгөө тоо баримт нөгөө юутай санхүүжилттэй холбоотой дээр нэмэлт тайлбар өгье. 2024 онд байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуулиар яг сая нөгөө тусгай зориултын ам буюу ахуйн үйлдвэрийн зориултаар агнасан амтнаас олсон орлого нь 14.5 тэрбум төгрөг улсын төсөвт орсон байгаа. Энэ байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуулиараа 50%-ийг буцаагаад яг тухайн амтныг хамгаалах зохистой тоо толгойг зохицуулах хамгаалах арга хэмжээнд зарцуулна гэсэн заалттай байдаг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар яг 24 онд яг энэ хуулийн хэрэгжилт нь 62% гарсан. Гэвч яг амтан дээр бол одоо 4.5 тэрбумыг төгрөгийг зарцуулсан байна. Энэ мөнгө нь хаашаа ордог вэ гэхээр тухайн аймгийн орон нутгийн төсөвт ороод тухайн сум нь зарцуулах юм зохицуулттай байдаг. Тэгэхээр энэ зохицуултуудыг хийгээд явах бүрэн боломжтой. Тэгээд тусгай ан дээр бол тэр хар галуу дээр бол бид нар яг шуу судлаач, загас судлаачтай хамтарсан тоолго хийж яг үржлийн үе нь Монгол улсад таардаг учраас тухайн нөгөө гүйцэд хариулъя. 1 номер. за яг тэр үржлийн үед нь таардаг учраас популяц маш ихээр нөгөө харагдаж байдаг учраас энэ дээр яг сайдыг хийснээр бид нар бас ийм хамтарсан ийм судалгаа хийгээд тэгээд зохистой одоо агнах тоо толгойг тэнцвүүлэх зохицуултыг хийхээр энэ жил бас ингээд төлөвлөсөн байгаа. За тарга нутагшуулах ажлыг бол ялангуяа алтай таргыг нутагшуулах ажлыг бол байгаль орчны яам сүүлийн 4 жил бол маш амжилттай явуулж байгаа. За янгар ямаа аргал дээр бол яг А агнуурын менежментийн төлөвлөгөөгөөрөө тухайн байгалийн нөөцөд түшгэлсэн зохистой ашиглалтын нөөцөө тодорхойлоод тусгай зориултын ангийн квотыг бол засгийн газраар батлуулаад тэгээд аймаг нь одоо зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зохион байгуулалтаа хийгээ явж байгаа.